Бидний мэдэж байгаагаар хойд Солонгос бол дэлхийд дээрх хамгийн хаалцтай улс юм. Энгийн амьдрал нь хүртэл интернетээс авсан мэдээллийн дагуу хувь тургунгаар дүүрэн байдаг. Хойд Солонгосын хамгийн аимшигтай газар болох Camp 14 гэх талаар та сонсоогүй бол бичлэгээ дуустал үзээрэй. Хэрвээ танд хаяг байршил заасан дорооны бичлэг хэрэгтэй бол энэ дугаарт холбогдоорой. Шинэхэн нэгдсэн YouTube сувг учраас та бүхэн лайк болон сабаа битгий харамлаарай. Миний хувьд өдөр болгон л сонирхолтой бичлэгүүд оруулсаар л ингээд бичлэгтээ буцаад орцгоё. Camp 14 153 км квадрат бүхий энэ газар бол хойд Солонгосын хамгийн аимшигтай хатуу хяналттай хөдөлмөрийн лагер юм. Уг газар нь 1959 онд Ким Ир Сений удирдлагаар байгуулагдсан хамгийн аимшигтай өнөөдрийг хүртэл үйл ажиллагаанд зогсоогүй үргэлжилж байгаа. Хэрвээ энэ газарт нэгэнд орсон л хүн гэдэг ойлголт таны толгоноос арчигдах болно. Энэ газарт ямар хүмүүс ордог вэ гэхлээр мэдээж хэрэгтнүүд. Гэхдээ улс төр эсрэг үйл ажиллагаа явуулсан улсаас оргон зайлах оролдлого хийгээд цаазлуулсан хүмүүсийн гэр бүл тэрч бүхэл төрөд удаагүй байгаа хүүхдүүд болон жирэмсэн өндөр настай хамаагүй бүгд хамт ирэх болно. Ер нь эндээс хинч буцаж явахгүй л гэсэн үг л дээ. Хэрвээ та Camp 14 гэдэг энэ газар төрсөн л бол эндээ өвхөх ёстой. Camp 14-ийн хамгаалтанд дэндүү чанга, өндөр хүчтэй хашаа, лагерын эргэн тойронд өндөр хүчтэй цахилгаантай хашаанууд байдаг. Ихэвчлэн 3 болон 4 давхар хашаатай. Зарим хэсэг нь 3,000 вольт хүртэл цахилгаан дамжуулдаг бөгөөд хүрвэл шууд үхэл дург. Дараагийнх нь хяналтын цэгүүд ба цэргүүд. Кампийн ойролцоо маш олон хяналтын цэгүүд байдаг. Зэвсгэлсэн харуулууд өдөр шөнөгүй эргүүл хийдэг, оргосон хүн илрүүл газар дээр нь будах хорох хэрэгтэй. Дараагийнх нь хөдөлгөөнд хязгаарлалт. Хориглоодыг ажлын байршлыг өдөр бүр наривчлан бүртгэдэг. Лагерын хэсгүүд хооронд чөлөөт явах хориотой. Сэжигтэй хөдөлгөөн болон ярьсан яриа бусад хориглоод ч гэсэн мэдээллэх үүрэгтэй байдаг. Ингээд дөрөвдүгээр сэтгэл зүйн хамгаалалт гэж байдаг. Энэ бол хамгийн аимшигтай. Хориглоодод гадаад ертөнцийн талаар ямар ч мэдээлэл өгдөггүй. Тэд эрхчлөө гэж юу болох, лагерын гадна амьдрал ямар байдаг талаар ямар ч ойлголт байдаггүй гэсэн үг. Хүмүүс үр дүн оргож олно гэдэг төсөөлж байхгүй байна гэсэн үг. 5 дугаарт нь буюу хамгийн сүүлийнх нь гэр бүлээр нь шийтгэх зарчим. Хин нэгэн орохыг оролдвол түүний гэр бүл болон хүүхэд ачцээ гэд ял авч болох бүх хүмүүсээр нь шийтгэдэг. Тухайн газарт үндсэн 2 үйл ажиллагаа явуулдаг нь нүүрсний уурхай болон цементний үйлдвэр. Ихэвчлэн энгийн насанд хүрсэн хүмүүс 5-аас 10 жил энэ газарт амьд байх боломжтой. Харин өндөр настай хүмүүс 2-оос 4 жил, харин хүүхэд болон өсвөр насныхан 10 жил хүрэхгүй өсвөлэн болон халдвар төвчнөр нас ордог байна. Зарим тохиолдолд хөнгөн гэмт хэрэгтнүүдийг авчирдаг боловч шийтгэл болон өсвөлнгөөс болоод 1-2 жил хэтрэхгүй нас ордог байна. Ихэнх хориглоод өдрийн 12-аас 16 цагийг уурхай болон үйлдвэрт ажиллаж дуусахад орой хүүхдүүдтэйгээ хамт байх боломж гардаг ч зарим тохиолдолд хүүхдүүдийг тусгаарлаж байлгадаг. Энэ газар хүүхэд нас гэдэг 5 наснаас эхлээд хүүхэд ахой болж уурхай болон үйлдвэрт хүчээр хөдөлмөр эрхлүүлдэг. Хэрвээ эмэгтэй хүмүүс зөвшөөрлөхгүй эсвэл хүчирхийлүүлж жирэмсэн болсон бол их болон хүүхдийг шууд буудан хороодог. Бас цугтгыг оролдуулж шууд буутдаг байна. Зарим хүүхэд болон өндөр наснууд жижиг алдаа гаргаад үүнээс бол шийтгүүлээ зодуулж шархаад алгүй нас ордог. Энд хүмүүс яагаад үлсгэлэнгөөр нас бараад байна вэ гэхээр та 12 цагаас 16 цаг ажиллаад 200-аас 300 г эрдэнэ шиш болон аяг ус хүлээ авах боломжтой. Уучлаарай гэхдээ энэ бүтэн гэр бүл зориулсан хүнс шүү. Энэ газарт өдөрт 4-5 хүн нас орох нь хэвээ үзэгдэл юм. Гэхдээ бидэнд нэг сайн мэдээ байгаа. 1952 онд Camp 14 гэх газар Шиндон гэдэг хүү мэндэлсэн. Ээж аав нь төр засгийн гэмт хэрэгтэн байсан учраас төрхөөсөө Ялтан гэдэг нэрийг зүүж 23 жил буюу 2005 он хүртэл уг газар хоригдож байж. Гэтэл нэг цуг ажилтдаг залуутай хамт орохоор шийдвэр гаргаж хамт орох шийдвэр гаргад залуу Пар гэдэг 30-аас 35 орчим настай. Пар гэдэг залуу нь хуучин энгийн амьдралтай байсан бөгөөд иддэг байсан хоол, сонсдог хөгжим зэрэг энгийн амьдралын сайн сайхан зүйлсийн талаар ярьж өгдөг байв. Гэтэл тэд нэг өдөр лагерын захад байрлах үйлдвэрт ажиллахаар томилогдов. Ажилчдаа лагерын захад доторх бүсүүдээс арай бага хяналттай байдаг байв. Энэ л тэдний боломж хэмээн оргож явахдаа Пар тогон цохилж нас барах үед Шиндонг дээр нь гიშгэж байж арай гэж өндөр хүчлэлтэй тогны утаснуудыг тойрж оргож чадсан байна. Түүний оргосон маршрут нь Хойд Солонгосоос Хятад, Хятадаас Өмнөд Солонгосоос Америк нэгдсэн улс хүртэл цугтаж чадсан байна. 2025 оны байдлаар тэрээр амьд хэвээрээ байгаа бөгөөд одоо ч хүртэл хүний эрхийн тэмцэгчээр ажиллаж байна. Хойд Солонгосын хатуу дэглэмийн эсрэг хүчтэй дүү хоолойгоо өргөж байгаа хүмүүсийн нэг юм. Нэгдсэн үндэсний байгууллага болон TED олон улсын хэвлэл мэдээлэлтэй нээлттэй байж Camp 14-өөс оргосон гэх номоор дэлхийд дахныг шууглаад амьдсан. Бичлэг маань энэ үрээд өндөрлж байна. Та бүхэнд бичлэг таалагдсан бол лайк болон сабаа дарахаа битгий мартаарай. Зарим мөнгөтэй хүмүүс Монголд хэрцгийгээр хүн алаад яг ямар шийтгэл оногдож байгаа нь сонсогдохгүй. Гэтэл хорвогийн нөгөө тал зүгээр анх дэлхий дээрээ Ялтан нэр зүүжээд хорвооч шудраг ус юм да. Хэрвээ та өөрийн бизнесийн хэрэглэгч нартаа, худалдаа авагч нартаа тодорхой заах дорооны хаяг заасан бичлэг хэрэгтэй бол энэ дугаарт холбогдоорой. Баярлалаа. Баяртай.